Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээс хөдөлмөрлөх цалин хөлс авах эрхийг хангасан нь Иргэн Б төрийн албан хаагч аймгийн засаг дарга түүнийг 2013 онд үндэслэлгүйгээр ажлаас халсныг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоож 2014 онд албан тушаалд нь эргүүлэн тогтоожээ. Гэтэл засаг дарга 6 сарын дараа Иргэн Б-г дахин ажлаас нь халах тушаал гаргасан байна. Иргэн Б хөдөлмөр эрхлэх эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд дахин ханджээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Иргэн Б-г өвчтөй байхад буюу эмнэлгийн магадлалтай байх хугацаанд мөн аймгийн засаг даргын ажлаас халах үндэслэл болгосон мэргэжлийн хяналтын байцаагчийн актууд нь нэхэмжлэгчид шууд хамааралгүйг тогтоожээ. Ингэснээр Иргэн Б шүүхийн шийдвэрээр албан ажилдаа буцан орж ажилгүй байсан хугацааны олгороо авахар болсон байна. Тухайн иргэний үр дүнгийн гэрээг дүгнэх хугацаа болоогүй ажээ. Түүнчлэн тухайн иргэний гаргасан зөрчил нь нотлохоомтой тогтоогдоогүй. Холбогдох хуулийн зүйл залтыг захиргааны байгууллага буруу баримтсан зөрчил гаргажээ. Захиргааны хэргийн дав заалдах шатны шүүх